Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшиг төсвөр нас гэдэг номны шүд гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд монголчууд дээр үеэс шүд ирүүд бол бие ирүүл гэж ярьдаг шүү дээ. Тэр үгийнх нь утга нь болохоор одоо битэд сайн ингэж юмаа зүв одоо ингэж араануудаараа сайн зүв ингэж зажил буталж идэж чадах юм бол эргэтнгүүдээр чинь сайн тарна. Тийм учраас одоо тарсан эргэтэн чинь маш сайн одоо ингэж яа гэсэн үг одоо бэлчиж боож ийн гэсэн үг. Тэгээ боожсноороо яах вэ гэхээр чи илүү өндөр хүчтэй болно гэсэн үг. Тийм учраас шүдээ эрүүл байх хэрэгтэй гэсэн тухай гардаг сэдв. Тэгээ хэрхэн шүдээ эрүүл байх вэ гэхээр одоо чи өдөрт тогтмол өглөө орой шүдээ заавал угааж авах хэрэгтэй. 2-3 удаа. Тэгэхээр өглөөдөө нэг, өдөртөө нэг, оройдоо нэг угааж иж болно гэсэн үг. Яг гараа угаахтай адилхан. Тийм учраас өдөр болгон одоо ингэж тогтмол шүдээ угааж чадах юм бол чи ер нь бол шүдний эмнэлэгт очиж шүдээ өрөндүүлэхгүй, ломп хийлэхгүй, шүдээ ахуулахгүй гэсэн үг. Тийм учраас ямар ч өвдөлт мэдрэхгүй гэсэн үг нөхнө шүү дээ. Одооноос ингээл зүгээр өдөр болгон ингэж шүдээ угаах юм бол чиний шүд яахчгүй эмнэлэгт ер нь бол нэг очиод авах хэрэг байхгүй болно гэсэн үг. Тийм учраас одоо шүдээ сайн угааж агаарай гэж зөвлөе. Тэгээд бас нэг хэлэх зүйл нь болохоор чи чихэр бага идээд одоо жимс ногоо тэгээд нарийн ногоо тэгээд дээрэс нь цагаан эдээ, аар уул, тараг, сүү, өрөм тэгээд бяслаг цагаан эдээнээс маш сайн идэж явах хэрэгтэй. Тэгвэл шүд чинь сайн бэхжин. Тэгээд яг өсвөр наснд бол бүх шүднүүд одоо ингэж унаад, сүүн шүднүүд унаад тэгээд ер нь бол ясан шүд гарч ирж идэг үе. Энэ үед л бид нар шүдээ яг гоё янзалж авч амжихгүй бол чиний шүд насан туршдаа зайтай эсвэл шар тийм байж болзошгүй учраас яг одооноос шүдээ өглөө орой өдөр тогтмол угаагаад чихэр бага идээд тэгж чадах юм бол ер нь бол бие чинь чирүүл, чиний шүд чинь чирүүл, шүдний эмнэлэгт очиж өвдөлт мэдрэхгүй гэсэн үг. Шүдний эмнэлэгт очихоор амар өвддөг штэ. Тийм учраас одоо зөв зүйл идэж шүдээ тогтмол угаагаарай гэж хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.